Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. За сайн байцгаана уу эрхэм мэдээ сонсогчдоо. Өнөөдрийн зочноор манад маш сонирхолтой герман сурч байгаад одоо нутаг бутсан залуу бүсгүй хүрсэн байж байгаа. Тэгээ өнөөдрийн маань зочин Монголд мэдээллийн технологи бизнесийн удирдлагаар суралцсан, мөн Герман улсад Берлиний бизнес инновацийн сургуульд инновац болон энтерпренер чиглэлээр магистрийн зэрэг хамгаалаад одоо эх орондоо буцсан ийм залуухан эмэгтэй байж байгаа. За сайн уу ихчээ. За сайн байна уу. За манай эгч маань өнгөрсөн жил эх орондоо ингээ очисон. Тэгээд очиод Монголын бизнесийн орчинд өөрийнхөө мэдлэг туршлагаа ашиглаж инновац болон бизнесийн чиглэлээр олон улсын төсөлтөөр ялангуяа Монголын жижиг дунд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжиж тэднийхээ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад нь одоо зөвлөгөө өгч ажиллаж байгаа гэж би ойлгосон байж байгаа. Зөв үү эгч? Зөв. Би одоо товчхон танилцуулчих юм бол Дэлхийн худалдааны байгууллагын олон улсын худалдааны төв гэдэг тэрэн дээр хэрэгжиж байгаа цахим эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн чадхыг нэмэгдүүлэх төсөлгээд эмэгтэй экспортлогчдын дижитал ур чадвар, санхүүгийн ур чадварыг сайжруулах төсөл дээр яг энэ дижитал стратегч болон экспорт маркетинг чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлээд ажиллаж байгаа яг нэг ажил маань бол. За харчин үед ялангуяа одоо цаг үед эх орны үндэсний үйлдвэрлэгчид нэлээх гарч иж байгаа. Энэ үед бол маш хэрэгтэй ажил хийж байгаа мэн гэж харсан байж байгаа. Тэгээд маш баяртай байгаа бас нэг ч гэсэн залуу хүмүүс төгсөөд буцаад ингээд эрдэнэ чадлаа тэнд харуулад ээж ингээд маш баяртай байж байгаа. Тэгээд урьсан байж байгаа. Игчийн ер нь гадаадад одоо маш олон хүмүүс сурж байна тийм ээ. Тэгээ ихэнх сурсан хүмүүс маань тухайн улстай үлдэхийг сонгодог. Энд бас өөрийнхөө салбартаас гадаад оронд үзэх гэж байгаа. Тэрийг бас маш ойлгож байна тийм ээ. Ер нь манай энэ чадварлаг залуус бүгдээрээ гадаадад үлдэх юм бол улс орон хөгжих тийм боломж байгаа юу Монголд? Монголд буцаж очих чинь чамайг хамгийн их гайхшруулсан одоо позитивор буюу эргээр гайхшруулсан тийм санагдсан ямар зүйл байв төгсөд очсны дараа? Би яг нөгөө 2 жил ирж очиод суралцсан. Яг ингээд бүрэн тасран байсан хугацаанд 8 9 сармаар л баг. За тэгээ буцаж ирэхээр яг мэдээж жоохон бас соёлын ялгаанууд гарсан байт юм лээ. Тэгтээ буцаж ирсний дараа бол надад үнэхээр гоё санагдчихсэн. Яагаад тэгэхээр ингээд нэг халуун дулаан би нөгөө гэр бүлтэй хүүхдүүдтэй тэгээ тэдрийг орхиод явцсан байсан сурахтаа. Тэгээ буцаж ирээс ингээд тэнд ингээд ганцаархнаа байгаад исэн учраас ирээд ингээд найз нөхөд гэр бүл те аав ээж энэ тэгээ буцаж уулзах энэ мэдрэмж нь үнэхээр гоё исэн. Хоёрдугаарт нэг цэнгэг агаар хөдөө гарахаар нэг юм цээж дүрээ амьсгалж байгаа юм шиг мэдрэмж маань бас гоё. Ирэхээр ингээд нэг хүмүүс ингээд нэг манайхан ч нэг амар мэдлж инээж мэддэггүй шүү дээ Европ очиод шиг. Тэгтэл нэг тийм халуун дотн мэдрэмж төрүүлээд тийм гоё исэн. Тэгээд буцаад нөгөө хэлээрээ ярих чинь бас гоё. Тэгээд хийх ажлууд бас маш их ундарч идэв. Бас Монголын бас онцлог. Тэгэл ер нь ирэл завгүй болсон доо. Тэгээд эхний маань асуулт ер нь ингээд залуу чадварлаг залуус маань гадаадд үлдээд ахаар ер нь үлдсэн хэд маань улс эх орноо хөгжүүлэх тийм боломж байна уу? Яаж харж байна? Энэ залуучууд маань одоо нөгөө нэг brain drain илүү те ингээд чадварлаг залуучууд нь гадны орнууд руу шилжиж амьдраад ах юм бол улс эх орны хөгжил удаашрна. Гэхдээ яг уу миний харж байгаагаар яг уу бүх насных чадварлаг залуучууд гадны улсыг сонгоод үлдээ гэж бодохгүй байгаа хаа гэж бодож байна. Тэгээ гайгүй ирэх нь ирж байгаа, явах нь явж байгаа. Янз янз тэгээд ихэнх хүмүүсийн хувьд болохоор нөгөө гадаадд нөхцөл байдал ямар байдгүй гэдгийг мэдэхгүй болохоор гадаадд очиод амьдрах амьдрал нь айгүй сайхан байна гэсэн өдөр төсөөлөлтөй ингээд Монголын өртөг одоо харьцангуй гадаадд амьдрахад бас бага штэ. Тэгэхээр нөгөө хамаг юмаа золиослож явчихаар буцаж ирч чадахгүй байгаа юм шиг надад анзаарагдаад байдаг. Тэгэхээр зөв мэдээлэл дээр зөв шийдвэр гаргаад ах юм бол манай олон залуучууд маань буцаж ирээд одоо эх орондоо хүч чадлаа зарцуулах, зориулах боломжтой юм шиг харагддаг. Тэгээд мэдээж олуулаа үлдээд тэнд ингээд гадны оронд нэг л азал хүм хийштэй. Уг нь бол тэгээд эх орондоо буцаад ирэх юм бол ингээд айгу чадварлаг мэрэгчлэлтэнд болоод эх орныхоо хөгжилд одоо өөрсдийнхөө хүссэн чиглэлдээ ажиллах боломжууд нь бүрэн байгаа юм шиг надад бол харагддаг. Тэгээд тухайн хүний сонголт ч ихсэн одоо энэ зөвхөн хүн амтай улсад бол
чадварлаг хүмүүс бол дандаа дутагдчихийдэг, ерөөсөө илүү гарна гэсэн юм байхгүй хаа л гэж боддог штэ. Аа. Аа. За баярлалаа. Инх чи хоёлоо би асуусан асуултаа ахаад эсрэгээр нь бас нэг За яа. асуугаад үзье гэж бодлоо. За. Аа. Бид нар ер нь заримдаа за би өөрийнхөө жишээн дээр ч гэсэн ер нь систем өөрчлөгдөхийг ингээ хэтэрхий удаан хүлээснээсээ болоод Аа. эсвэл яг хуу би яг миний хувь хүн дээр бол яг систем өөрчлөлийг мэдээж хүлээгүй зүгээр хүлээгээгүй жишээ болгож хэлж байна өөрөөрөө одоо бусдыг буруутгаж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь систем өөрчлөгдөхийг хэтэрхий удаан хүлээгээд сүүлдээ эд залуу хөдөлмөр эрхэлдэг насаас өнгөрөөд тэгээд удцсан хүмүүс бас нэлээд байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ одоо удаан хүлээлт ер нь Монголыг хэн өөрчлөх ёстой юм бэ? Нөгөө талаараа одоо буцаж очсон залуус маань эх оронд хийх юм байж байгаа. Манай хөгжиж байгаагаар учраас боломж бол маш өндөр байгаа гэж би хардаг. Хийх юм зөндөө байж байгаа. Тэгэхээр ер нь гаднаас эх орноо хөгжүүлж байгаа залуучууд бас байгаа. Тэрийг өгсгөж болохгүй. Эсвэргээрээ эргэж байгаа асуулт маань эндээ учирна. Тэгэхээр бид нар ер нь буцаж ирсэн залуус маань Монголыг өөрчлөх юм уу? Эсвэл гадаадд үлдсэн залуус бас өөрчлөх боломж байна уу гаднаас? Тийм. Зөв, маш зөв асуулт байна. Аль аль нь л хөгжүүлж байгаа байх. Одоо энэ олон жилийн туршид манай Монголын тогтолцоо болохгүй байна гэл тэг сая яг таны хэлснээр тэр бол үнэн. Одоо бид нар ягаад ч уучраа болохгүй байгаад байгаа нь үнэн. Хүмүүсийн залуу насны амьдрал ирч хүч бас дэмий зүйл үргэлждэх магадлал өндөртэй. Хэрвээ үнэхээр эх орондоо яг ингээд зүг байр сууриа олж чадахгүй байгаа хүмүүс бол гадагшаага гараад тэр өөрийнхөө зарцуулах энерги ижлэгэн зарцуулаад тэгээд өөрийнхөө амьдралыг ахуйг болгоод илүү гаргаад буцаад улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бол энэ бол бас л гайхамшигтай чадвартай байна л гэсэн үг гэж би бодож байна. За тэгээд хаач ийсэн ер нь бол Монгол хүний зүрх сэтгэлд Монголоо гэсэн сэтгэл байх юм бол хөгжүүлэх оролцоо нь бол боломж нээлттэй байгаа бах гэж боддог. Гэхдээ яг хуу маш олон хүмүүсийг харахаар буцаагаад Монголд байсан ч гэсэн гадаад байсан ч гэсэн бас хөгжил дэвшил төв нэмэр оруулж чадахгүй байгаа тохиолдол бас байгаа. Оруулж байгаанууд нь байгаа учраас одоо бид нар удаан гэсэн хөгжил байгаа гэж ял дотроо бодож байна шүү дээ. За баярлалаа. Чиний хувьд их чинь мэдээллийн технологи, бизнесийн удирдлага, инновац гэсэн хэд хэдэн чиглэлээр суралцсан тийм ээ. Олон төрлийн одоо мэрэгжилтэн гэсэн үг. Тэгэхээр ер нь чиний хувьд хамгийн их чамд нөлөөлсөн амьдралд чинь, хувь хүнд чинь, хувь хүний хөгжилд чинь хамгийн их нөлөөсөн юу байсан бол? Мэрэгчлүүдээс маань уу? Тийм, сурсан мэрэгчлүүдээс нь Монголд их төгс сургуулиуд төгслөө, гадаадд төгслөө. За, ер нь бол цаг хугацааны явцад бүгдээрээ л маш их хувийн амьдралд нөлөөлж байгаа. За хамгийн эхлээд мэдээлэл технологийн мэрэгжил эзэмшсэн тухайн үед бол намайг сурч яхад бол бид нар нөгөө бандгар дэлгэцтэй тийм Pentium гэдэг компьютер дээр тэгээд тэрнээс хүн болгонд байхгүй зөвхөн сургуулийн лабораторид ч юм уу очиж ашигладаг дөнгөж интернет одоо интернет кафе гэдэг зүйлүүдэд интернет ашиглагдаж эхэлж исэн. Тэр үед бол мэдээлэл технологийн мэрэгжлийг эзэмшсэн учраас бусдаас төрүүлээ технологи ашиглаж сурсан. Одоо дижитал ур чадвар маань бусдаас төрүүлж өгсөн. Тэгэхээр яг ажил дээр гараад эрхийн цагт бол ингээд нөгөө хурд маань бусад яг энгийн мэрэгчлэлтэнгүүдээс бол хамаагүй өндөр байсан юм шиг надад санагддаг. Тэгээд энэ маань бас ингээд агүй олон боломжуудыг нэгээд буцаад би тэгээд мэдээлэл технологийн мэрэгчлэлтэй ч гэсэн бусад ажлууд руу өргөж ажиллах боломжуудыг бүрдүүлсэн. За тэгээ үргэлжлүүлээд бизнесийн удирдлагаар сураад яг бизнес чи ингэж ажилт юм байна гэд ажилтны талаас бизнесийн удирдлагаар сурсны дараа аягуулсан хөгжсөн. За компани гэдэг чи юм байна. Ийм менежментийн бүтцтэй байх хэрэгтэй юм байна. Ийм чиг үүрэгтэй юм байна гэдгийг аягуулсан ойлгож ирсэн. За тэгээ сая бол Германд болохоор инновац entrepreneurship-ээр суралцсан. Энэ маань болохоор яг нэг өөрөө бизнес эрхлэгч болох бизнес эрхлэгчийн сэтгэлгээг суулгах гэдэг бол маш их нөлөөсөн. Тэгээ ялангуяа нөгөө өөрөө ганцаараа гэрээсээ хол одоо өөр орчинд соёлын ялгаатай хүмүүстэй хамт одоо тэгээ манай анги ялангуяа айгүй бол нөгөө гадны орны оюутнуудтай англи хэл дээр хөтөлбөр байсан. Тийм учраас ингээ бусад орны хүмүүстэй өөрсдийнхөө хөгжлийг харьцуулах боломж маш сайн гарсан. За тэгээ бид нар бол нэг амар ур чадрын хувьд бол хоцрогдоогүй явж байгаа юм байна гэдгийг бол айгүй сайн ойлгосон. Тийм учраас одоо хийж байгаа зүйлстэй арай жоох илүү ихтгэлтэй болох тийм одоо мэдрэмж бас төрсөн. Тэгэхээр одоо сурсан бүхэн эрдэм гэдэг шиг сурсан бүх мэрэгжил маань одоо миний амьдралын хугацаанд намайг одоо
бүрэлдүүлэн бий болгоод бүгдээрээ л айгуу сайн одоо өнөөдрийн намайг бүтээж ийл гэж одоо харж байна да. Зөв зөв сурсан бүх эрдэм гов гэдэг би тэрэнд ер нь итгэдэг байхгүй юу ч сурсан байсан хэзээ нэгэн цагт яг ингээ хэрэг болдог гэдэг манай аав хэлдэг байсан. Тэгээ боддоо нэрээ тэгж хэлжсэн яг хэрэг болд юм биш үү? Хичнээн 20 жилийн дараа 30 жилийн дараа ч гэсэн хүний чадвар тийм ээ сурцсан юм гэдэг. За баярлалаа. Ингэж чинь тий герман цай суралцсан тухайгаа ингээ ярьдэн тий. Тэгэхээр ер нь герман суралц хугацаанд нь чамайг хамгийн их гайхшруулж исэн ер нь чиний өмнө нь бодож исэн бодлыг өөрчилж исэн тийм зүйлүүд таарж исэн болов уу гэж бодож байна. Тэр зүйлээс болон ер нь герман сурсан тэр туршлагаасаа зөвхөн сурах биш бас соёлыг нь сурж ийн хүмүүстэй харьцаж ийн бас нэг орныг судалж ийн гэж бас хэлж болно тийм ээ. 2 жилийн дотор нэлээд их юм үтсэн байж дараа. Тэгэхээр энэ бүхэн чинь өнөөдөр Монголд ажиллахад юугийн чи яг ашиглаж байна? Бас алтыг нь авчгаад авдрыг нь шидэж болохгүй тийм ээ. Энэ орноос бид нар их юм авч ийн тийм ээ. Тий. Тий, Германд очиод л яг нөгөө герман хүмүүс бол юм нөгөө айгүй ийдэг найрсаг хүмүүс байсан. Би болохоор арай өөр төсөөлөлтөй очиж исэн. Анх очихдоо. За тэгээд ингээд ямар ч хамаагүй улсын хүмүүс ялангуяа нөгөө Берлинд сурч исэн болохоор Берлин маань яг юм Америкийн хотоочиг ерөнхийдөө тийм интернационалны гэдэг л орсоор тийм олон улсын хүмүүс ихтэй, янз янзын хүмүүстэй тийм хот ис учраас ингээд 10 дэлхий дээр бүгдээрээ ингээд хамтдаа ажилт гэх хүн болго өөрийнхөө эрх дураар амьдарч болох юм байна гэдэг айгу том жишээ юм шиг надад санагдчихсэн. За би ч болохоор одоо энэ Монголдаас нөгөө экспортын кластерын сүлжээгээ байгуулахдаас ажилдаг. Тэгээ тэр маань болохоор бас ингээл хамтын ажиллагааг бэхжүүлэх дээр илүүтэй. Ингээ хамтралаа яаж үр дүнтэй болохгүй яагаад гэвэл бид нар олон улсын зах зээлд өрсөлдөх гэхээр ганц үйлдвэрлэгч маань яваад очиж өрсөлдөж чадахгүй тий. Хичнээн ингээд хил гайл одоо бараа бүтээгдэхүүнийхэн стандартыг нийцүүлээд очисон ч гэсэн дараагийн зах зээл дээр бид нар маркетинг борлуулалтаар өрсөлдөж чадахгүй ч юм уу тий. Тиймэрхүү асуудлууд гардаг учраас хамтрах маш их хэрэгцээдэг. Тэгээд Германаас бол миний хамгийн сайн сурсан зүйл бол энэ олон талт одоо олон соёлтой хүмүүс хамтраад энэ сайхан амьдраад тах чи бид нар энэ Монголдо яагаад яг нэг үндэстэн тий нэг их оронтой нэг их ашигтай хүмүүс ээжиж сайхан нэгдэж чаддгүй болоо гэдэг тэр айгуу домөртэй асуултын тэмдэг тавьж ирсэн. Юунаас болд юм болоо гэдгийг бол тэгэл байнга л боддог. Тэгээд яг манайхаа итгэлцлийг биеиндээ бий болгох тэр жоохон эхлээд айгуу хурдан итгэдэг. Тэгэнгүүтээ биенийхээ итгэлийг жижигхэн юм дээр алдчихтiim юм шиг надад айгуу санагдаад идэв. Тэгээд тэрэн дээрээ анхаарч юм бол одоо яванда экспортооч одоо Монгол хүнийхээ чадамж бүтээмжээрээ ч гэсэн өрсөлдөх боломжтой байхаа л гэж хараад итгэл одоо ажиллаад явж байна да. Бизнес эрхлэх нь зөвхөн өөртөө баялаг бүтээх биш бусдад боломж бий болгох явдал маа гэд Жак Ma гэсэн үг гэдэг тий. Тэгээд Монголд ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүс нийгэмд ямар боломж, ямар өөрчлөлт авчирч чадна гэж харж байна. Одоо яг дунд нь ороод ажиллаж байгаа хүний хувьд. Тэгээд бас чиний бодлоор Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид нийгмийн өмнө ямар хариуцлага хүлээж байна. Бас л хариуцлага хүлээгээд улсаа хөгжүүлцээд явж байгаа хүмүүс тийм ээ. Тийм. За Монголд бол бизнес эрхлэх ер нь жоохон хэцүү ер нь бол орчны хувьд. Гэхдээ ингээд ялангуяа одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа хүмүүс бол яг үндэсний үзэлтэй хүмүүс баг ингээд ашиг олохгүй нэ хоббигоор ажиллаж байгаа хгүй ажлын байрыг бий болгож чинь тодорхой хэмжээний одоо Монголдо баялагийг бүтээгээд тий одоо хөдөлмөрөө ингээд өөрсдөө бид нар хийх ёстой гэдэг юм үзэлтэйгээр ажиллаж байгаа. Тэгээ бизнес эрхэлж байгаа бүхэл хүмүүс Монголд бол маш их баялагийг бүтээж байна. Одоо Монголд нөгөө төрийн албан хаагч хувийн хвшлийн ажилтны харьцаа бас тийм эрүүл биш. Тэгэхээр төрийнхэн болохоор хоорондын харьцаа гэж байна уу тий? Тэдний хоорондын харьцаа юу? Нөгөө харилцаа биш харьцаа одоо нөгөө хувь хэмжээгээр одоо төрийн албан хаагчт нь баг ажил хийж байгаа хүмүүсийн 50% нь хувийн салбар 50% ч юм ингэж ажиллаж байна. Харьцааг нь хэлж байгаа юм тий. Тэгэхээр энэ маань болохоор надад жоохон эрүүл биш санагдаад идэг. Тэгээд тэр нөгөө төрийн албан хаагчт маань энд одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн орчныг сайжруулах, одоо энэ саад бэрхшээлийг бууруулах дээр бол ажиллаад татврын мөнгө их байжж Монгол улс илүү сайн хөгжиж штеп. Гэтэл буцаага тэр маань болохоор ингээ ихэнх тохиолдолд жоохон дарамт шиг орж ирдэг. Тэгээ ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч том бизнес эрхлэгч ингээ ялгаагүй яг адилхан нөгөө бүтцээр ажиллах шаардлагатай айгүй олон одоо зүйлүүдийг хийх ёстой тий. Жишээлбэл одоо өчигдөр урчигдөр нэг имлэг ажиглуулдаг найзтайгаа уулзсаахгүй юм чи. Тэгсэн чинь нөгөөх маань
Бид нар ингээд за эмнэлгийн салбар гайгүй ашигтай юу? Бид нар нөгөө хиймэл оюуны сургалт заадаг гэдэг энэ хиймэл оюуны автоматжуулалтаа танах руу ингээд эмнэлгийн салбар руу оруулахад болох уу энэ төр гэж асуусан чинь эмнэлгийн салбар ч одоо хоббиний салбар шүү дээ гэхгүй юу? Тэгэхээр гайхаад ямар сони юм бэ? Чи харьцангуй ингээд үйлчлүүлэгч тодорхой хийх юм нь тодорхой үсттэй гэсэн чинь ингээд түрээс төлн те сар болгонд түрээсээ төлн юм тогтмол зардлуу тайлан юу гэд тэгэл жоохон байжал ирээл нөгөө мэрэгжлийн хяналтын тим юмных нь хугацаанд дуусчиж ингэж тэгчиж гэдэг ингээд хяналт шалгалтууд хийдэг. Тэрсэн амарч болтгүй юм ажилтаа ингээд нэг л зогсчих юм бол өрөнд орчих гээд байдаг гэд тэгээ ярьж байхгүй. Тэгэхээр ер нь бол Монголд бараг их бизнес тиймэрхүү нөхцөл байдалд ялангуяа жижиг дундад амрах хэрэггүй болчдөг. Тийм тогтмол зардлуу тогтмол үүрэг хариуцлагуудтай болоод тэд нар нөгөө хувь хэмжээ нэг ч юм уу те тэгэл бүгдийг мэдээд хийхэд бас жоохон хэцүү нөгөө зөвлөгөөгийн тодорхой өгдөг учраас нэг мэдгээд л одоо өртөө ширтээ болчдөг ч юм уу та тий. Тиймэрхүү асуудал бол байдаг. Тэгээ жижиг дунд бизнес эрхлэгчид бол одоо би Монгол улсад бодитоор хөгжилтөнд хувь нэмэр оруулж байгаа хүмүүсээ гэж үнэхээр бахархаж явдаг. Тэр хүмүүсээр маш хөдөлгөх юмч одоо улстай ялангуяа одоо энэ үйлдвэрлэл үйлчлэгээ хийгээд баялаг бүтээж байгаа хүмүүстэй бол үнэхээр бахархдгаа тэд нар бол одоо ажлын байруудыг хэцүү ч гэсэн бий болгож байна тий. Энэ татварын орлогод одоо орлогыг бол бүрдүүлэхэд бол хувь нэмрээ оруулаад явж байгаа юм хүмүүсээ тэгээд энэ хүмүүсээ бас төрөөс маань ч гэсэн тий бусад худалдаа авахч нар маань ч гэсэн бас дэмждэг байгаасаа гэж үнэн сэтгэлээсээ хүсдэгэ. За энэ дээр бол маш зөв юм ярьж байна. Би өөрийг нь бас яг дэмжиж байна. Монголд жижиг дунд үйлдвэр яаж босдг вэ гэдгийг бас ингээд хараад мэдэрсэн гэж хэлэх юм уу? Мэдэрсэн хүн байж байгаа. Тэгээд бид нар олон жил энийг ярьж байгаа. Төр засаг энийг хүлээж аваад сонсоод хариу одоо тийм үйлдэлүүд хууль дүрм журм эсвэл жижиг дунд үйлдвэрлэгчдтэй сүүлийн үед ямар боломжуудыг олгож байна? Тийм боломжууд гарч ирж байна уу? Сонсож байна уу? Иргэдээ сонсож байна уу? Үүштэй. За одоо юуны бизнесийн орчны татварын тухай хууль илүү одоо тэд нар өөрчлөгдөхөд одоо Монголын хувийн хвшлийг төлөөлж байгаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль энэ бас энэ хавар нэлийн хуулиудад өөрчлөлт орох юм гэсэн. Гэхдээ яг ингээ өөрчлөлтүүдийнх нь саналыг харахаар нэг тийм таатай биш. Одоо бид нар ялангуяа би нөгөө өөрөө ингээд нөгөө зөвлөх үйлчилгээ тэ илүү ингээд үйлчилгээ талтай бизнесүүд эрхэлдэг үйлчилгээ талтай учраас дандаа хүн ажилдаг. Энээс ингээд нөгөө авчаа татварууд айгүй өндөр. Ер нь бол би нөгөө хувь хүний албан орлогын албан татвараас гадна нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллага болон хувь хүн талдаа төлөөд ингээд явахаар тэгээд нүүртийн татвар гэдэг ингээр бараг 40% орж ирж орлогынхаа 40%-ийг татварт бараг буцаагаа суудгуулах гад. Тэнгүүд үнэтэй болчингууд нөгөө буцаагаал жижиг дундуудтай харилцаж тэднэрт үнэтэй болчдөг ч юм уу тий. Тэгээд энэ харилцаа маань болохоор ингээд альбан бус одоо татварын орчныг бий болгодог ч юм уу тий. Далд эдийн засгийг дэмжих гээд байгаа юм шиг тиймэрхүү орчинтой байдаг. Тэгээд яг үнэнчээр явахаар бол Монголд бол яг бизнесийн орчин хэцүү. Тэгээ энийг бол ингээд хэлж байгаа боловч бид нарын одоо бизнес эрхлэгчдийн дуу хоолой сул юм уу хитрхи сул байгаа юм шиг надад санагддаг. Яг хүрэх ёстой газар очтгүй нөгөө талаасаа төрийн албад маань болохоор жижиг дундууд маань бага орлого оруулдаг гэж магадгүй. Тэгэхээр бас ингээд нэг анхаарах сонирхолтой биш бол ургаан эрчим хүчтэй арай илүү мөнгө олдог салбаруудаа илүү сонсдог ч юм уу тийм байгаа хандлагатай байдаг. Гэтэл бол одоо дэлхийн хөгжсөн улс орнуудын кейсүүдийг харахаар дандаа л жижиг дунд бизнес эрхлэгч үйлдвэрлэгч нараа дэмжижээд хөгждөг тий. Одоо ялангуяа Германд маш их дэмжлэг. Харин тийм ингээд харахаар бүр атаархмаар ингээд гарааны бизнесээ ингэж дэмждэм биш тий. За ингэж боожулт юм байна тий. Тэр нөгөө инкубатор төвүүд нь ажилт юм байна. Монголд тэгсэн чинь инкубатор төв нь одоо улсаа санхүүжүүлэхэ болцсон нэгдүгээрт тий байхгүй. Хувийн хідэн хүмүүс ажиллуулж байна. За тэгээд бизнес эрхлэгч боллоо гэхэд компани бүртгүүлэх бол айгүй амархан. Гэтэл тэр компани болчлоо гэхэд чи ямар хариуцлага хүлээхийн хуулийн хугацаанд тайлангуудаа өгөхгүй бол дараа нь одоо зөрчлийн тухай хуулиар яаж шийтгүүлэхийн те хизээ чи юм хумаа өгсөн байх хэрэгтэй. Ингээд энийг нь өгдөг сургалт байхгүй те одоо бизнесээ эхлүүлэх сургалтыг нь ч өгөхгүй байгаахгүй тэр нь хуульчлагдаагүй. Тэгэхээр наад захын дэмжлэг байхгүй ерөнхийдөө бол бор зүрхээрээ яваад тэгээд айгүй олон хүмүүс карманы компани байгуулсан. Тэгэл нөгөө
8 улирал илүү санхүүгийн тайлангаа өгөхгүй бол бүртгэлээс хасаад энэ буцааж нийлгээ гэхээр 4 сая мэрчилээ төгрөгийн торгуултай энэ гэл ингээд дандаа ингээд мэддэггүй ажил жоохон байж торгуул авдаг ч юм уу нэг ийм системтэй болцсон юм шиг надад бол санагдаад идэв нөгөө болохоос өмнө боожуулах дэмжих юм нь баг. Тэгээд өө чи нэгэн тал компани байгуулаад бизнес эрхлэгч болж байгаа энийг чи хийх ёстой байсан шүү дээ гэдэг буцаагаад юу яадаг торгодог систем рүү илүү орсон юм шиг бас санагдаад идэв. Тэгэхээр залуу бизнес уучлаарай хаа. Тэгэхээр залуу бизнес эрхлэгчд маань амжилт олохын тулд бас заримдаа дүрм зөрчих тийм шаардлага гардаг болчихсон юм байна тийм ээ. Харин тийм тэгээд дүрмийн дагуу явж хөгж боломж маш жоохон хэцүү юм нь бол нэлээд бүр ингээд зүтгэжээж юу яа ингээ аж аргалтайгаар бизнес хийхгүйгээр нэлийн зүтгэж зовж ижиг хууль ёсоор амьдрах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр уг нь бол хууль ёсоор аж аргалтайгаар дотроо төлөөд амьдардаг тэр тогтолцоог бүрдүүлж чадах юм бол бид нар бас илүү хурдан өгчих юм шиг болмоор иддэг. Чиний постуудыг чинь харж байхад фэйсбүүкээр постуудыг харж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчтэйгээ ер нь их хамтарч ажилладаг. Тэгээд тэгж хардаг. Тэгээд Монголын бизнесүүд ер нь за бор зүрхээрээ сая ярьж байна тийм ээ. Тэгэхээр юм хий гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуучууд бол их байгаа гэж би харж байна. Боломж байгаа учраас аа. Тэгэхээр тэр Монголын бизнесүүд одоо жижиг дунд үйлдвэр үүсгэж өөрийн брэнд үүсгэж тийм сонирхолтой бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс бизнесүүдэд стартапууд ер нь хамгийн их дутагдж байгаа зүйл нь юу вэ нөө? Хөрөнгө мөнгө бэ нөө? Эсвэл мэдлэг чадвар дутагдж байна уу? Зориг бол дутчихна гэж би бодохгүй байна. Монголчууд бол ер нь зоригтой шүү дээ бор зүрхээрээ болон бүтэн болжил таараагаа гарч ирдэг тийм ээ. Энэ дээр яаж харж байна? За яг энэ дээр би болохоор бизнес эрхлэгчтэй жоохон эсрэг байр суурьтай. Тэд нар болохоор өөрсдөө тодорхойлохтой биднэрт мөнгө дутаад байна гэдэг байхгүй. Үгүй учраас бид нар томоор хөдөлж чадахгүй яг сансан санаа гаргаж чадахгүй гэж бодод яриад байдаг. Би болохоор харахтаа жоохон мэдрийн чадамж дутаад байна, чадвар дутаад байна гэж боддог. Тийм учраас ингээд нөгөө юмаа мэдхгүйгээс олж айгүй халдаа гаргадаг ч юм уу тий. За зарим хэсгүүдээ тоохгүй орхиод тэгэхээр биднэрт ингээд чадварчих хэрэгцээ маш байгаа. Тэгээд түрүү хэлсэн чинь жижиг дунд үйлдвэрлэлүүдэд ажиллах хүн бага олддог. Тэгэнгүүт өөрсдөө бүгдийг хийхээр завгүй болчдөг. Өөрсдөө нэг сургаж хөгжүүлэх завгүй. Тэгээд өдрийнхөө ор тормоогоор хой тормоогоор нөхдөг гэдэг шиг тиймэрхүү ингээд ритмд орох гээд ажиллаад идэг. Тэгээ энийг нас шийдэх гээд бид нээж одоо өнгөрсөн 7 сараас химэл оюуны сургалт өгч байгаа. Тэгээ яалтчгүй одоо бизнесийн бүхий л үйл ажиллагаанд хэрэгтэй бүтээн хэмжээ нэмэгдэн нас хэрэгтэй. Тэгээ Монгол хүний бүтээмж чадамж өсчээж л бид нар одоо нөгөө Монгол жижигэн зах зээлтэй надлын зах зээлд гарна гэдэг мөрөөдөл рүүгээ ойртох боломжтой. Тэгэхээр хувь хүн бүрийн одоо нөгөө чадвар маань л одоо бид нарыг дэлхийд өрсөлдөх боломжийг нeenэ гэж боддог учраас л одоо ингээд химэл оюуны сургалтчаас тавьж үзээл явж байна. За хоёул удахгүй химэл оюуны сургалтын талаар дижитал энэ сургалтын талаар ашиглалтын талаар удахгүй хоёулаа ярилцсан. Би энэ дэр бас тусад нь ярилцъя гэж бодсон байж байгаа. Ер нь яагаад ихэнх монголчууд одоо ч гэсэн ер нь дотоодын бүтээгдэхүүнээс илүү импортын бүтээгдэхүүнийг сонгодог гэж бодож байна. Яагаад дотоодын үндэсний үйлдвэрлэгчтэй дэмждэг болсон хүмүүс бол нэмэгдэж байгаа. Гэхдээ харьцангуй импортын бараг итгэдэг байгаа. Яагаад? За олон шалтгаан байгаа. Тэгээд нэгдүгüүрт бол мэдэхгүй байна. Монгол брэнд бүтээгдэхүүнүүдээ сайн мэддэггүй. Тэгээд тэднийг яг аль биесээр танилцуулдаг сувгууд нь бас бага байна. Хоёрдугаарт болохоор Монгол бүтээгдэхүүндээ бас итгэл муу байна. За яг эдгээр одоо яаж хийж байгаа бид нар чинь тийм их үйлдвэрлэгч юм уу тий гэд ингээд бас эргэлздэг тийм бас хэсэг бүлэг хүмүүс байна. За гуравдугаарт болохоор үн ханшны бас зүрх гараад байгаа. Дотоодын үйлдвэрлэл болвол одоо бид нар түүхийдийг гаднаас одоо хийх түүхийд нь дотоодод ер нь бол байдгүй бас гаднаас бас импортлж оруулж ирнэ. Тэгээд тэрэн дээр нь маш өндөр өртөгтэй үйлдвэрлэлийн процесс ажилтнууд нэмэгдээд ингээд үйлдвэрлэл нь явагддаг. Тэгээд жоохон үнэтэй гардаг. Гэхдээ аль болох одоо хямдхан гарах гал үйлдвэрлэгчд маань бас ингээд байнгын инновац нэвтрүүлэл бас ингээд хөгжөөд ажиллаж байгаа. За тэгээд дөрөвдүгээр шалтгаан нь болохоор ингээд зарим хүмүүс ингээд гадны юм сайн гэдэг тийм бас нэг ийм өрөөсгөл ойлголттой бас хүмүүс байгаа да. Тэгээд тэр хүмүүс ингээд Монгол бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхгүй, ерөөсөө үзье гэдэг юу байхгүй, бодол байхгүй, шууд л ингээ хоёр бүтээгдэхүүн зэрэгцээд ээж явах юм бол шууд гадных нь авдаг. Тийм бас нэг хэсэг хүмүүс байгаа да. Тэгэхээр бид нар бол яалтчгүй ингээд дотоодын зах зээл дээр ч гэсэн экспорттой адилхан дэлхийн брэндүүдтэй өрсөлдөж байгаа.
Тэгээ тэр өрсөлдөөн дээр одоо Монгол бүтээгдэхүүнийг гаргахын тулд илүү олон хүн л одоо Монгол бүтээгдэхүүнээ ярьдаг, сурталчилдаг, хэрэгэлдэг л болох хэрэгтэй байна. За зөв зүйтэй юм ярьж байна. Энэ дээр бас асууя бодлоо. Ер нь дэлхийн олон оронд монголчууд амьдарч байна тийм ээ? Гадаадад маш олон оронд амьдарч байна. Зарим дэлхийн хэмжээнд ярих юм бол бас зарим улс орны жишээнүүд байж байна тийм. Жишээлбэл Израиль, Ирланд, Армени гэх орнууд одоо өөрсдийнхөө диаспора гэж нэрлэдэг Монгол төр одоо өөрсдийнхөө хүмүүсийг одоо тийм ээ маш их эдийн засаг инновац экспортын хөдөлгөч хүч болгоод ашиглаж чадж байгаа орнууд байж байна тийм ээ, эдний жишээ байж байна. Тэгэхээр манай монголчууд бас дэлхийгээр ингээд тарцсан байгаа юм чинь ер нь Монгол бас гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа энэ сүлжээг яагаад илүү идэвхтэй ашиглаж болохгүй гэж. Тийм. Тэгээд чиний бодлоор энэ боломжийг ашиглах юм бол Монголын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарахад ер нь ямар өөрчлөлт гарна авчирна гэж бодож байна. Одоо маш олон хүмүүс гадаад байж байна. Японыг төлөөлөд хүмүүс сууж болж байна тийм ээ. Солонгос, Герман энэ тал дээр. Тийм, одоо Монголын маш олон иргэд гадны улсуудад байгаа. Гадаад байгаа монголчууд ерөнхийдөө буцаад Монголдо илүү илэгтэй нөгөө гараа явцсан учраас ингээд надад юу байсан бэ гэдэг үн цэнэ илүү ойлгодог болчтой юм шиг санагдсан. За тэгээ буцаад тэгэхээр Монголын оныг дэмждэг юмсан юугээ одоо энэ бүтээгдэхүүн төрийн ч гэсэн танилцуулчих юмсан гэдэг юм хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаад байгаа. Тэгвэл ингээд нөгөө системд орж удирдуулж ингээд нэг тогтцсон юм одоо амжилттай кейс бас маш бага гарч байна. За яг одоо сүүлд ингээд намайг байхад ч гэсэн одоо нөгөө Берлин дээр Монголын таниулах төвгээ тэрэн дээр ингээд нэг олон улсын төслийн дэмжлэгтэй эднэр юу гарсан. Одоо Монгол бүтээгдэхүүнийг таниулах төв зараад борлуулалт гэдэг тэгэнгүүт энэ хооронд нөгөө бизнесийн харилцаа яг үүсч чадахгүйсэн. Чадаагүйгээс болоод одоо нэг жоохон алдсан юм шиг надад санагдчихаа. Тэгээ тэрний яасан бэ гэхээр нөгөө юу талдаа гадаад байгаа монголчууд ихэнх нь бизнес эрхлэгчээр биш нөгөө ажилтангаар амьдраад идэг. Тэгээд бизнес сэтгэлгээгүй учраас ингээд би нэг Монголыгоо л дэмжиж гин та ингээд нэг энийг ингээд яагаад төгчвөл нэг Монгол улсыгаа танилцуулчих ингээд дотоодод байгаа үйлдвэрлэгчтэй нэг өрөвдсөн юм шиг харилцаагаар уул нь болохоор энэ бизнес чи за танаа бараа тэдээр аав тэдэнд нийлүүлээд тэдийн ашгийг би аав тэдийн ашгийг ашигтайгаар тийм тохиролцоон дээр явах хэрэгтэй шүү дээ Тэнгүүт нөгөө энэ талд нь нөгөө авч байгаа ихэнх монголчууд гадаад байгаа монголчууд маань болохоор за яах вэ наадах чинь зараад төгчвөл яах вэ танахыг дэмжиж ч юм уу ингээд нэг цэвэр бизнесийн харилцаа явахгүй болохоор ингээд хоёр талдаа жоохон хүндрэлтэй байгаа юм шиг санагддаг. За тэгээд нөгөө талдаа болохоор Монгол бүтээгдэхүүний өрсөлдөх чадамж бас муу байгаа байхгүй. Монгол бүтээгдэхүүнийг шууд худалдаж авахгүй. Яа тэгэхээр бидний бүтээгдэхүүн чинь нөгөө соёл шингэц үнэтэй бүтээгдэхүүнүүд тэгээ дандаа нөгөө ярьж танилцуулж зардаг. Тэнгүүд нөгөө зарж байгаа хүмүүсээс амар их юм хүчин чармаалт шаардаад идэг гэд. Тэгээ одоо манай бас одоо Фрайбургийн хол ажицсангуу дайжгүй сайн жишээ явж байгаа. Одоо нөгөө Монгол бүтээгдэхүүнүүдийг зардаг дийлхүүр одоо соёлоо танилцуулаад тэгээ ярихтаа юу гэж юм бэ гэхээр өөстө одоо нөгөө дуулаад ингээд нэг бүтээгдэхүүнийг зарахад баг ингээд 30-40 минут цаг маг ярьж ээж зардаг гэд. Яагаад тэгэхээр яг нөгөө зах зээл дээр байгаа яг ижлэгэн төрлийн бүтээгдэхүүнээс арай үнэтэй очиод байгаа. Тэгээ тэрийг ингээд шууд нөгөө хүмүүс чинь ямар ч улсын иргэд чинь нөгөө экспорт хийчихээр гадаадд баян хүмүүс байдаг гэдэг бол тэгж өрөөсгөл ойлгож болохгүй ш тэнд ч гэсэн хүмүүс ингээд яг амьдарч ингээд агаануудыг харьцуулаад бас хямдхан бөгөөд чанартай амийг л авахыг хүсэж байгаа тий. Тэгэхээр манайх бол үнэтэй бөгөөд чанартай бараад яг л да одоо орох гээд байгаа. Баггүй тэгээд ялангуяа одоо нөгөө нэг жижиг бүтээгдэхүүнүүд дээр бас гадаадын зах зээл дээр өрсөлдөж чадахгүй одоо савн тосмос гэдэг ингээд органик бүтээгдэхүүнүүд монголчууд айгуу сайн хийдэг болсон. Тэд нар маань болохоор нөгөө тээврийн зардал өндөртэй. Тэгээд нэг 5 евро 10 еврогоор зарагддаг ч юм уу те. Тэгтэл тэр нь бол нөгөө зах зээл дээр нийлүүлэгч ажил төрлийн бараанаас үнэтэй. Тэгэхээр хайрцангууд нөгөө ноолуур суурьтай ноолуурны арай үнэтэй нэг 50 евро 100 еврог явчихаар ярьсан. Арай жоохон үнэтэй учраас за нэг цаг зарцуулаад ярьсан ч гэсэн нэг орж ирж байгаа мөнгө нь арай их байна да гэж бодоод бас арай илүү зарагдахаар юм шиг. Тэгээд хүнээд хэлэхэд одоо гадны юм дээр бол ингээд шин одоо ингээд юунууд гарч эхэлж байна. Тэг ер нь бол харилцаа холбоонуудаас харьцангуй үүсээд одоо өмнө явсан монголчууд маань одоо ихэнх нь ажилдаг байсан бол сүүлд явсан монголчууднаас за одоо энэ зах зээл дээр бизнес эрхэлдэг болъё. Эдгээр нөгөө бас
бидний ур чадвар гадаад байгаа хүмүүсийн маань бизнес эрхлэлтийн ур чадвараас сайжраад ирэхийн цагт одоо бас эхнээсээ ирээд бас ийм сайн кейсүүд гарч байгаа. Энэ цагт бол Монгол бүтээгдэхүүнүүд бас ингээд тодорхой хэмжээгээр нэг сургуудаа гаргаад явчих бахаа л гэж харж байна. Тэгээд энэний төлөөч бас эндээс бид нэр хичээгээл ажиллаж байгаа. Аа. За баярлалаа. Би бас тэрийг бодож ирсэн. Ер нь нэгдсэн тийм заавал ингээд өөрөө дуудуулаад худалдаа хийх шаардлагагүйгээр бараа бүтээгдэхүүн үнэхээр чанартай бол онлайны худалдаа үйлчилгээнүүд эдэн тэ. Тэгэхээр заавал хүн зогсохгүй үнэхээр танигддаг болчих юм тэр саванг хэрэглээ сурцсан хүн өргөжлүүлж авна тийм ээ. Тэгэхээр яг одоо заавал өөрийнхөө үндсэн ажил гэхгүй Монголын бизнестэйгээ хамтраад бизнес эрхлэе гэсэн хүмүүс гарч ирвэл танахтай бас хандаж болох уу? Болно. Бид нар одоо бизнес хамт хөгжүүлэлцъя гэдэг юм бол тий магадгүй сонсож байгаа хүмүүс байвал аа. Тийм Монгол талд болохоор одоо бүтээгдэхүүнүүд ингээд аль болох гадаадын зах зээл дээр нийлүүлэх зорилготой үйлдвэрлэл эрхлэгчид маань ажиллаад байгаа. Тэгтээ ингээд нөгөө тухайн зах зээл дээр гарах гэхээр ялцчгүй ингээд яаж ижээд хэлгээл одоо шаардлагыг хангаа гарсан ч гэсэн маркетингийн хүч бол үнэхээр султжээ. Одоо Монгол гэсэн улсыг ч бараг мэдэхгүй байхад Монгол бүтээгдэхүүн тэгэнгүүтээ яг одоо энэ арьсан идэл маань юм, энэ гоо сайхан маань юм тий, энэ ноорс маань юм давуу талтай гэдэг ингээд ярьж таниулах одоо ингээд олон нийтэд хүргэх энэ тал дээр бол айгүй бид нар сул агаад байгаа гэж хүсэж байна тий. Тэгэхээр энэ дээр аль болох одоо бүгдээрээ хамтармаар байгаа. Тэгээд тэрэн дээр одоо хамтарч ажилламаар хүмүүс байгаа бол үнэхээр нээлттэй Монголын экспортын кластерын сүлжээ гэдээ байгаа. Бидний рүү бас хандаарай. Тэгээд саяны таны хэлсэн тэр нөгөө дижитал маркетинг дээр бас ажиллуулах зөв юм биш үү гэдэг ч гэсэн бас зөв. Дижитал маркетинг дээрээ ч гэсэн бид нар бас маш сайн ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэл тэрэн дээр бас бидний нөгөө чадвар бас л арай жоохон сул нөгөө тухайн зах зээлээ бас бүрэн ойлгоогүй бас асуудлууд гарч ин тэ. Тэгэхээр ялтчгүй л ингээд хатаадд нь байгаа ч Монголдо байгаа ч гэсэн ингээд энэ бүтээгдэхүүнүүдийг одоо зарж борлуулад одоо тодорхой хэмжээний валютын урсгалыг их орн руугаа татах дээр бас хүчээ нэгтгэх хэрэгтэй ахаа л гэж хардаад. Одоо тэгтээ хүмүүсээс харьцангуй нээлттэй бас хамтрий гэд бас ингээд хоорондоо уулзаад эхэлдэг болцсон нь бас дэвшил ахаа гэж бодож байна. Зөв хан хөгжөөд явж байна тий бид суралцаад ингээд явж байгаа. Би боддیں۔ Жишээлбэл ялгуун гэ брэнд гэдэг тийм ээ Монголын. Ялгуун гэд тархусаг альчуур хийдэг. За. Силикон альчуур өшөө янз бүрийн бүтээгдэхүүн хийдэг. Маш гоё надад таалагддаг бас зүйлүүд хийсэн байсан. Би 100 яваад ирэхэд надад бэлгэнд хөнгөжсэн. Германд бас энд цагаан сараар нэг монгол гэх надад гоё альчуур өгчээсэн гэх мэтчлэн. Хэд гурван тийм бүтээгдэхүүнтэй. Тэг их гоё мэдгийм байна. Гэхдээ гадаад руу ингээ гаргая гэхээр маш том ингээ хийтэй. Монголд бол гоё ах сүртэй тэр эмэгтэй хүний альчуурн дээр тэр чигээр ингээд Монгол дээлтэй ингээд энд тийм юм сонирхох мань баг тийм ээ. Болж өгвөл нь тийм гялдсан одоо том хээ хуваартай юм баг хэрэгэлдэг Германд ялангуяа хүмүүстэй даруй талдаа гэх юм уу. Тэгэхээр гадаадын зах зээлдээ тохируулаад бас жоохон загвараа өөрчлөлт ч юм уу тэр зурж байгаа. Альчуур болгоод өгчдөг болохоор нэг харагдахгүй анх харчаад жишээлбэл би энд утсан болохоор ямар том хүүхэнтэй юм би энэ альчуурн дээрээ гээд харах жишээ нь зүүчгээр бас тэр харагдахгүй болчихно. Тэгэхээр иймэрхүү гадны зах зээлд гарах бүтээтгүүнийхээ бас дизайнер хүчтэй юм а мэдээд хийж байгаа байх л та. Энэ дээр би жоохон мэрэгжлийг заах гэсэнгүү. Гэхдээ Германд удаан амьдарч байгаа хүний нүдээр худалдан авахчийн нүдээр харахад надад жишээлбэл тэр санагдсан. Түүнээс зүгээр би дотроо бодож байсан. Энэ брэнд үнэхээр бас чанартай юм бэ. Улам ахаад байгаа одоо хэдэн жилийн өмнөөс би таньжлаа. Энийг жишээлбэл цахимаар одоо хамтарч худалдаа хий гэх юм бол надад татгалзах юм байхгүйгээр хамтарч ажиллах герман хэл дээр одоо эндээс дэмжиж Германд утсан учраас хэлний асуудал байхгүй байж тийм ээ. Их мэдчлэн бас сонирхолтой юм байна да гэж зүгээр хувьдаа бодож ирсэн. Тэгээ сайн асуулаа. Харин тийм. Одоо ингээд нөгөө кластер дээр бид нараас нэгтгэх гээд байгаа нь яагаад байгаа вэ гэхээр ийм хамтын хүсэл сонирхлоо нэгтгэх юм бид нар нэг уулзж явах, мэдээлэл солилцож байх хэрэгцээ байгаад байгаа байхгүй юу? Тэгээд зарим хүмүүс маань ингээд боломжийг мэдчих мөртлөө заав нь байхгүй ч юм уу тий. Зарим хүн нь ингээд юмаа хийж байгаа хэрнээ боломжийг мэдэхгүй гэх мэтчлийн юм асуудлуудаа энийг ингээд байнга уулзаж нээлттэйгээр хуваалцчихэж бид нөгөө гарц гаргалгаан дээрээ
тохиролцоо тэрийгэ туршиж үзэх бас юм боломжууд нь бүрдэх юм билий. Тэгээд олон уулзаж, олон ярилцж ижээс хоорондоо нөгөө ихтгэлцэл нь үүснэ тий. Зөв Одоо энэ зөв чинь аа. ингээд шууд л ингээд би үйлдвэрлэгч чи гадаадд мэрэгчлээ тийм ээ хоёлаа хамтраад юм аа энийг Тэндгүй заа яхаа тэр чи хийх юм итгэл байхгүй болчиход байна шүү дээ. гэж Тэгэхээр чухал юм байж ихтгэлцлээ дунд нь үүсгээд зөв. ингээд шат шатаараа явж гин. Тэгээд бас саяны ялгуун гэдгсэн дээр бас ингээд Монгол дээр хоёр янзын ойлголт байгаа. Монгол брэнд, Монгол бүтээгдэхүүн гэд те. Яг Монголдо үйлдвэрлэгдэж байгаа нь бол Монгол бүтээгдэхүүн, Монгол брэнд бас те. Аа. Бас одоо юун дээр одоо урд хөрс үйлдвэрлэгч орн байна те. Үйлдвэрлэгч орн учраас Монгол брэндүүд бас гарч ирж байна. Тэрний нэг нь бол ялгуун. Монголд үйлдвэрлэгддэггүй. Монголоос Аа, яа хороололт үйлдвэрлэдэг яг тэр үйлдвэр нь хороололт гэдэг гэж би сонсон. Тэгвэл худлаа мэдээллийн тийм ээ. За Хорооллын тэгвэл бичил хороололт. үйлдвэрлэдэг бол маш бага хэмжээтэй нь Монголд үйлдвэрлэгдэж ер нь бол дийлэнх нь л хятадын зах зээлээс орж ирж байгаа. Аа, за Тийм аа. брэндүүд бол Монголд бас зөндөө байгаа. Тэд нар бас дотоодын бас бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, эрхлэгч нартайгаа өрсөлддөг. Тэгээ энэ дээр бол бас зохицуулалтын хууль энэ төр нь байхгүй байгаа. Одоо бусад брэндүүдийн хувьд одоо гадны брэндүүд гэхээр Nike ч байлаа гэхэд те Nike гэдэг брэнд нь байна. Made in China, Made in Germany, Made in Vietnam гэдэг ингээд яг хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой байдаг. Монголд болохоор ингээд нөгөө Монгол брэнд гिचээд Made in Mongolia гэх бүгднийг зараад байдаг. Тэгэхээр энэ маань бас зохицуулалтгүй бас нэг хэсэг яваад байгаа нь бас яг үнэн одоо бор зүрхээр үйлдвэрлэж байгаа хүмүүст бол бас жоохон хохиролтой бас тийм нөхцөл байдал байгаа нь үнэ. Ажлын байр олгож гэн үйлдвэрлэл Монголд байна гэдэг чинь ажлын байр нийгмийн хариуцлага гэдэг ингээд маш олон зүйлүүд нэмэгдээ явчихна. Аа, за надад бэлэг өгсөн хүмүүс маань бичил хороололд үйлдвэр нь ингээ байдаг. Тэнд яг үйлдвэрдэг. Би тэгээд тэр үед авчаад тэр үйлдвэр дээр нь очиж харах юмсан гэж би бодож байсан. Гоё юмнууд байвал бас ингээ гадаад хүмүүст өгөхөр гэж бодож байсан. Окей, тэгвэл чи илүү мэдж байгаа хаа. Тэгээ саяны бас нөгөө бүтээгдэхүүний дизайн хөгжүүлэлт дээр ч гэсэн одоо монголчуудад сурах зүйл маш их байгааг таас ингээд айгу гэрхэн анзаарсан биз дээ тий бид нар ингээд манайх ийм л юм хийдэг бид нар ийм л онцлогтой гэдэг л мэдээж гадны зах зээл дээр бас өрсөлдөхгүй тэгтээ бас нөгөө гадны зах зээлийнх нь л яг ийм юм сонирхно гэд яг адилхан хийгээд тахаар бас өрсөлдөж чадахгүй ч юм уу тий ингээд бас цаана бүтээгдэхүүн хөгжүүлэлт тэр олон л асуудлууд бий тийм лээ тэгээд яг энэ маань ингээд урт хугацааны экспортлдог болно гэдэг маань бол ингээд эхлээд бид нар бол ингээд экспортлоод өгөн ингээд нэг 2 3 жил ингээд ингэж яхад бид нарын бүтээгдэхүүн гаргах чинь ингээд өөдрөг хардаг гэсэн бол одоо энэ бол ингээд дид бүтцэд суурал тавьж байгаа юм байна. Яарад ах зүйл байхгүй. Ингээд боломжтой хүмүүсийн холбоол бэжээ да гэд тээ. За тэгээ ганцаа гаргаад эхнээсээ туршиж үзээд тэгээд юун дээр алдах юм, юун дээр боломжтой байна гэдгээ эрэлхийлээд бэлэн байдлаа илүү сайн хангаад явах юм байна даа гэдэг дээр бас санал нэгтчихэд тий. Бээжин тэгээд үнэхээр бас зах зээлүүдээ судлаад манай бүтээгдэхүүнүүдийг шууд авч ахаар зах зээлүүд нь юу вэ? Тэднэрлөгөө бас илүү одоо анилж ажиллавал бас үр дүнтэй болов гэж тий. Тэгэхгүй ингээд бүх зах зээл рүү ажиллах гэхээр бид нар нөгөө цөөхүлээ бас байгаа учраас хүчээ айгүй их тарамдаад цаг хугацаа маань алдаг. Цаг нар. За баярлалаа. За ингэж хоёул химэл оюун ухааны сэдв рүүгээ оръё. За. Тэгэхээр зарим хүмүүс манаас химэл оюун ухаан их болгоомжтой хүлээж авч байна тийм ээ. Зарим хүмүүс бүр ашиглаад эхэлж байна. Өдөр тутамдаа ашиглаж байна тийм. Энд бол өдөр тутамдаа хэрэгжилж байна. За өөрхөн жишээгээр ярив. Би бол өдөр тутамдаа хэрэгжилж байна тийм ээ. Ажилдаа хэрэгжилж байна, хувьдаа хэрэгжилж байна. Чиний бодлоор ер нь ирээдүйд энэ химэл оюун ухаан ашигладаг хүмүүс нь илүү боломжтой болох юм уу? Эсвэл боломжтой болох уу ер нь? Ашиглахгүй байгаа хүмүүс маань хоцорчихсан тийм үлдэх үү? Яаж харж байна тэр? Тийм. Одоо юу яаж чинь химэл оюун ухаан бол одоо технологийн шинэ үе одоо хувьслын шинэ үе гэсэн үг шүү дээ. Одоо нэг үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг шиг одоо 5 руугаа орчоо гэсэн үг тий. Тэгэхээр энэ үед маань болохоор химэл оюун маань яг л нөгөө эрчим хүч бидний амьдралд орж ирээд одоо эрчим хүчгүй юу ч байхгүйтэй адилхан химэл оюун яг л тийм болчиход байгаа байхгүй. Одоо бид нар ашиглахгүй байгаад байна. Химэл оюунгүй чи химэл оюун чи амар юм байна. Ашиглахгүй гэдгийг юм бол одоо энэ цаг үеийнхэн бүтээмж болоо одоо энэ хэрэгцээнээсээ өөрсдийгөө шууд сайн дураараа гаргаж ийна гэсэн ажиллах хүчнээс. За тэгээ одоо ингээд бид нараас айгүй олон зүйл төр ярьж чинь химэл оюун ашиглаж байгаа хүмүүс одоо нөгөө химэл оюун ажлын байрыг байхгүй болгоно гэл ингээд маргалдаад байгаа байхгүй одоо өөдрөг бус үзэл мүзэл гэл ингээд тэгэнгүүт яаж ийнэ гэхээр яг адилхан хоёр одоо сэтгүүлч ч юм уу те эсвэл хоёр гүйцэтгэх захирал хоёр одоо багш гэхэд тэр хоёрын химэл оюунаа ашигласан нь илүү өндөр бүтээмжтэй илүү
бүтээмжтэй байгаа юм чи илүү орлоготой байна гэсэн үг тий. Тэгээ орлоготой байгаа хүн чинь цаашаа яваад байна. Орлого нь зогссон хүн чинь тэрийг хийж чадахгүй яванда ажилгүй болол ингээм ийм тренд харагдаж байхгүй. Тэгэхээр химэл оюуныг ашиглаж байгаа хүмүүс маань одоо ашиглаагүй хүмүүсээс илүү боломжийг өөртөө нээж ашиглахгүй байгаадах юм бол өөрийнхөө ер нь орлогыг бол ингээ хааж ийна гэдэгч үзэж байгаа. За тэгээ химэл оюуныг одоо ашиглаад одоо та сая хэлж шít ингээд аль хэдийн ашиглаад эхэлчлээ. Одоо ингээд өдөр тутамдаа ашиглаж ингээд за Монголд ч гэсэн ер нь хүмүүс харьцангуйс өдөр болгонда ашиглах гал бас ингээд ихсэл явж байна. Тэгээд 2022 онд одоо намайг яг Герман руу оюутан болж очиж байхад одоо химэл оюуны одоо generative AI гэдэг одоо яг юм бүтээлч AI яг нөгөө ChatGPT яг нээлттэй хийжсэн. Яг тэр үед бүүн болоод ингээд яг тухайн үед нөгөө оюутан болоод очиж исэн болохоор одоо би болохоор нөгөө анхны хэрэглэгчдийн нэг болчихж байгаа хгүй. Тэгэхдээ яг ингээд зөв ашиглахгүй айгуу уддсан билээ. Ингээд нэг тийм бүтээмжээ нэмэхэд биш ингээд ойр зуурхаа юм асуугаал тий ингээд яг тийм зоригтой ашиглаагүй байсан. Тэгээ сүүлийн жил гарна дээр бол яг ингээд бүтээмж нэмэхтэр ашиглаад тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг харсан чинь муу ашиглаад байгаа хгүй. Яг л нөгөө Google дээр юм асуугаал хариулт авч байгаа юм шиг. Тэгэхээр тэрийг нь одоо бууруулад илүү бүтээмж талд нь ашиглуулахын тулд бас энэ сургалт зөвлөх үйлчилгээг үзүүлээд яваад байгаа. За тэгээ хүмүүс маань одоо монголчуудын хувьд бол хүн ам цөөтэй ягаад ч бид нар ингээд нөгөө олон улсын зах зээлд энэ цөөхөн хүн хүчээр өрсөлдөж чадахгүй байгааг энэ химэл оюун маань биднэрт бол эрт ашиглаад эхэлчих юм бол боломжийг бас олон улсын зах зээлд өрсөлдөх боломжийг маань илүү нэмээд байгаа учраас одоо яралтай өгнөрөө ашиглаж эхэлцгээе гэж уриалд байгаа юм. Гэхдээ бас зөв ашиглах гэдэг нэг асуудал байгаа. Тэрийг бол дараас тэгээ яг ашиглаад эхэлж байгаа хүмүүс маань суралцаад мэдхэл бол та гэж бодож байна. За химэл оюун ухаан тэгэхээр одооны чиний харж байгаа сургууль семинар өгж байгаа юм чинь жижиг дунд үйлдвэрлэгч нарт бизнес хүмүүстэйгээ бас ингээ уулзаж явж байгаа. Саяхан спортын олимпийн хороотой уулзаж явж байсан тийм ээ? Тийм. За тэгэхээр тэр хүмүүс маань яаж хүлээж авсан дээрэс нь ер нь Монголын жижиг бизнесүүдэд ямар боломжийг нээн гэж харж байна бизнес талаас тэр хүмүүст маань. Одоо химэл оюуны сургалтыг сүүлийн 6-7 сар бараг 2500 гаруй хүнд тавьсан байна. Тэгээд тэд нар маань болохоор оюутан сурагч, бизнес эрхлэгч, хөдөөгийн малчин, тариаланч, за тэгээ профессор, доктор, олон улсын байгууллагын эксперт гэдэг янз янзын мэдлэг туршлагатай хүмүүс байсан. Тэгэхээр айгүй ялгаатай одоо паттерн хэм маягууд анзаарэгддэм билээ. Бид нар тэгээд байгууллагын ажилтнанд тавих нэг өөр, бизнес эрхлэгчд тавих нэг өөр идэм билээ. За нэг газар тавьсан чинь ингээд дундаж нас нь 27-той нэг тийм 25-тай ч илүү тийм байгууллага байсан. Тэгээ бид нар ингээд тэгэхээр нөгөө залуу үе болохоор нөгөө химэл оюун ашиглалт дээр амар өндөр хүлээлттэй хичээлээ ингээл орсон байхгүй. Тэгсэн чинь ингээд жоохон тийм critical одоо шүүмжит сэтгэлгээ байхгүй. Ингээд бид нар ингээд асуулт асуухаар ингээд гайхаа хариулж чадахгүй нэг тийм байсан байхгүй. Тэгэхээр ямар сони ингээд тэгээ бас оюутнуудад ингээд оюутнуудад бас нэг орж ирсэн чи бас ингээд нэг жоохон сонин. Тэнгүүт иргэдийн ингээд бидний анзаарч байгаа зүйл нь юу вэ гэхээр нөгөө харилцаа үүсгэх зөвхөн нөгөө дэлгэцтэй илүү харьцдаг тийм болцсон юм байна гэдэг залуучуудад тэгж харж байгаа. За тэнгүүт нөгөө малчин энтер ингээд 50 эд мэдтэй 60 мар гарсан хүмүүст орсон байхгүй юу. Тэгсэн чи тэд нар байна болохоор ингээд амар ингээд хөөх ингээд итгэвтэй хурдан сураад ингээд айгу хурдан ингээд зэ ингээд юм уу гэд ингээд айгу сэрэг байд юм билээ. Тэгэхээр одоо манай одоо уламжлалт одоо аж ахуй маань бас одоо мал аж ахуй маань биднийг бас ингээд айгу тархиа сэрэг байлгах гэдэг бас тусалд юм байна. Тэг илүү харилцаа сайтай гэд тэ. За тэгээ та сайн нөгөө олимпийн хорон дээр жишээ ярьж ин тэ. Олимпийн хорон дээр бид хэд ингээд нэг ажиллаад одоо ингээд үзээд юуг нь гаргаж үзэхэд Монгол хүн бол дэлхийд одоо бие физиолог оюун ухаан ингээд хэдэн юмараа өрсөлдөд нь шүү дээ. Одоо монголч яг дэлхийн хүмүүс хоорондоо ингээд ямар байна гэд тэгээд тэрний нэг нь бол олимп энэ тэмцээн яг бидний биеийн хүч сэтгэл зүй хурд хүч ямар эдэм бэ гэдгийг ингээд харуулдаг. Тэгэнгүүт нөгөө дэлхийн орнууд одоо сая юуны одоо дэлхийн олимпийн хорооч 2020 оноос эхлүүлээд ингээд химэл оюуныг яг ингээд ашиглах одоо энэ юугаа бодлого гаргацсан. Тэгээ одоо энэ хүмүүсийнхаа ур чадварыг үнэлэх, гүйцэтгэлийн сайжруулах энэ төр дээр химэл оюуны юм туслахтай ажиллана гэдэг ингээд бүр аль хэдийн тодорхой болсон. Тэгээд ихэнх одоо хөгжилтэй орнууд бас энийг ашиглаад эхэлсэн байхад манай улсын
тамирчид одоо ашиглахгүй байгаад их юм бол бид нөгөө одоо нөгөө биеийнхаа хүчээр бэлтгэлээ хийгээд ерөөсөө өрсөлдөх чадамжгүй болчихжээ гэдгээ одоо манай Олимпийн хоромын ч гэсэн бас ингээд бүлийн зөвшөөрөөд одоо бас хэмэл оюуныг яаж нэвтрүүлж болох вэ гэж санал одоо бодлоо хуваалцсан. Мгм. За тэгээд юун дээр болохоор монголчуудын одоо бүхэл салбарт нөгөө бид нар нөгөө төрүүлээд одоо нэг амарч сайн мэрэгчлэлтэнгүүд байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ Мгм. байхгүй болсон одоо энэ топ мэрэгчлэлтэнгүүдийг бид нар нэгт авчирч чадахгүй тий өөртөө очиод бас сураад ирэх хүмүүснээс цөөхөн байгаа учраас хэмэл оюунаар энэ сул талаа нөхөё тий хэмэл оюуны одоо коуч тасгалжуулагч нартай болгоё. Тэрийг яг олон улсын мэдлэгээр нь сургаад өрсөн дээрээ ингээд нөгөө тасгалжуулагч нартайгаа хажууд нь бас зэрэг явуулаад ах юм бол илүү сайжрах юм шүү гэдэг одоо ийм үндслэл гаргаад тэрэн дээр бас ажиллах уу гэд ярилцаад явсан. Мгм. Мгм. За тэгвэл хулгайн ажил нь амжилттай болсон байна шүү дээ. Дээр Тийм үтгийж тийм. ирдэг гэснээр нөгөө хуулах сурталчилгааны ажил, намын ажил энэ төр гэдэг шиг. Аха. За баярлалаа гэж. Мгм. Тэгээд ер нь энэ чиглэлээр суралцсан хүнийнүүдээр харахад өнөөдөр Мгм. Монголын эдийн засаг хэр инновацлог байна гэж асууя. Мм. За наадах ч бол жоохон юу штэ. Тийм амар Яаж харж байна? инновацлог эдийн засаг бол биш манайх тий. Мгм. Ер нь яг хөө бид нар хурдтай, давуу тал нь хурдтай, бүтээлчтэй манай монголчууд. Гэтэ юу яадаг? Жоохноор өөрчлөлт ороод бид нар тийм нөгөө айгу хүчтэй, disruptive ч юм уу тийм яг ийм эдийн засагт одоо реформ хийхэр хэмжээний тийм том хэмжээний инновац бол орж ирэхгүй байгаа. Жохон бүтээгдэхүүний сайжруулалтууд илүү хийгдэж байна тий. Тэгээ янз Мгм. янзаар одоо та хэд манаас анзаарч бол манай бүтээгдэхүүнүүдийн одоо сав баглаа бодлол өчнөө сайжирсан тий. Доторх орц найрлах нь одоо ингээд уламжлалт өмнө нь одоо Сумын аймгийн зах дээр зарагддаг байсан бүтээгдэхүүнүүдийн хувьд бол илүү одоо сайжраад ороод ирсэн ч юм уу тий. Аарцаа бид нар зөвхөн гэртээ гүлдөөчөд буцалгаж уудаг гэсэн бол одоо үрлэлээр нутгаар нуудаг болцсон. Мгм. Борцоо одоо нүдэд хийцэн тий. Билээ олон Мгм. өөртөө хийдэг болцсон гэдэг юм. Хэмжээ нь Тодорхой хүртэлтэй. хэмжээний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацууд бол орж ирж байгаа. За Мгм. тэгээ хамтын ажиллагааны бас одоо салбар хоорондын ингээд энэ дижитал технологиудыг нэвтрүүлсэн инновацууд бас орж ирж байгаа. Гэхдээ бол бүр ингээд бүүм хийгээд за энэ л нэвтрээд бидний бүр ингээд эдийн засгийг төдийгээр өсөчлөө гэсэн инновац бол одоохондоо байхгүй байгаа л гэж харж байна. Мгм. Мгм. Чиний постыг уншиж байхад ярьслах хийж байгаа учраас бас таны постыг нэлээд харлаа. За. Тэгж за нэлээд уншсан байж байгаа. Тэгээд Мгм. ингэж бичсэн байсан. Чиний нэг постн дээр Мгм. хувийн брэндүүдийн талаар контент Мгм. хийхээс илүү стратеги систем чухлаа гэж бичсэн байсан тийм ээ. Мгм. Чиний бодлоор зарим хүмүүс яагаад энэ алдааг давтаад байдаг вэ? Мгм. Одоо юу яахгүй систем бүрдүүлэхгүйгээр шууд контент руугаа илүү төвлөрөөд байна гэж юу? Тий, эсвэл нь хувь хүнээ одоо дүгийлгэж гэдгээр илүү. За. Мгм. Аха. Тийм яг хөө тэгэл зүгээр яж хахаар зүлгэд суул гэдэг л болчихж байна л гэсэн үг байхгүй нэг улс ортой хандахгүйгээр одоо за ингээд нөгөө сайн шаргуу хөдөлмөрлөд авах юм ба шагнал ирнэ ч юм уу те гэтэл бол нөгөө бид нөгөө ухаалаг ажиллах хэрэгтэй ухаалаг үр дүнтэй тэгээд энийг бол ялцчихгүй ямар ч одоо зүйлийг амжилттай болгохын тулд тэрэнд систем хэрэгтэй гэдэг те Мгм. орц байна гарц байна тэрийг процессинг хийх хэрэгтэй тэгээ энэ процессингийнх нь үйл ажиллагаа маань хурдан үр ашигтай байх хэрэгтэй. Орцыг илүү их хямд байлгах хэрэгтэй гэдтэй бизнесээр ярих юм бол за үнээр ярих ч гэсэн ер нь бол ингээл бүхэл системүүд ингэж уялдаа холбоотой ажиллаад байна те тэрийгэ сайн ойлгоогүй байгаа нь бол одоо тухайн хүний одоо буруу гэх нь хаашаа те энэ чи одоо авч байгаа мэдлэг мэдээлэл гээд янз янзын юмнаас шалтгаалж байна. Тэгээ яг өмнө нь Уучлаарай бол ингэж уучлаарай. Сая яг хэлж ин тэр хүний тухайн хүний буруу биш тий. Чи сургалт семинар өгдөг хүний хувьд мгм. ялангуяа хиймэл оюун ухаанаар ингээд сургалт өгч байна. Тэгэхээр энэ дээр хувийн брендийг илүү хурдан, илүү стратегтэй хөгжүүлэхэд хиймэл оюун ухаан жишээлбэл яаж туслах вэ? Чинээс сургалтаар жишээлбэл чинээс Аа. танаас сургалтыг авснаар тэгж Мгм. арай илүү. За. Энэ айгүй сонирхолтой гарч байгаа. Би тэд болохоор бас өөрсдийг нөгөө таньж мдээгүй юм билээ. Хангалттай сайн таньж мэдэхгүй. Тэгээ тэрийг нөгөө ер нь л бол насан туршдаа л таньж мэднэ л дээ хүнчээс ингээл өөрчлөгдөөл явах учраас. Тэгтээ яг ингээд би одоогийн төвшөнд ямар шухан байгаа юм болоо гэдгийг ингээд химэл оюуны одоо өөр дээрээ ментор үүсгээд
Тэгээ тэрэн дээр өөрийнхөө мэдээллийг хуваалцаад ингээд Мгм. зөвлөгөө аваад явах хамаагүй хурдтай юм байна. Мгм. Одоо би яг югаараа ялгараад миний давуу сул талууд юу юм те би ер Мгм. нь яг яаж хөгжих хэрэгтэй хүн юм. Би ер нь төрөлхтөл ер нь одоо төрлөх зан чанар минь юу юм энэ гэдгийг ингээд илүү сайн таниад явчихаар ингээд богино хугацаанд брендингээ гаргаж болж байгаа. За манай сургалт чинь болохоор энэ хувь хүний брендинг дээр бол нэг сар явдаг байхгүй юу? Тэгээ сар явахдаа одоо яг энэ хувь хүний брэнд гэж юу юм бэ? Хиймэл оюуны нь яаж энэ хувь хүний брэндэд нь тусалд юм бэ те? Тэгээд энийг ингээд өөр дээрээ шинжилгээгээ хийгээд тэгээ өөрийнхөө одоо вебсайтыг бүтээгээд вебсайттайгаа холбоотой одоо нөгөө нэг вебсайт байна гэдэг чинь тэр хүнд ямар нэгэн санал болгох зүйл байх хэрэгтэй шүү дээ. Мгм. Зөвхөн тэгээ Яг юу үнэ. ч хийдгүй хүн вебсайтаар яах юм те. Аха. Тэгэхээр нэг Аха. санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээг нь тодорхойлоод те. Тэрнийх нь үнийн санал ямар үнэтэй байх юм бол илүү хэрэглэгч авах юм, ямар таргет хүмүүст одоо зориулагдсан үйлчилгээ бүтээгдэхүүн гэдгийг ингээд тодорхойлж өгөө. Тэрийг нь ингээд бас химэл оюуны чат ботын одоо энэ Facebook энтер дээр нь Instagram энтер дээр нь холбож өгөхөөр нөгөө хүн чинь ингээд асуусан болгонд ингээ гараараа бичээд суугаад тахгүй хариултуудаа өгчдөг те. Тэгээд CRM-ийн үсгчдэг ийм цогц системийг бид нар оруулж ирсэн. Тэгэхээр энэ маань одоо дөнгөж сая 3 сард эхэлсэн. Тэгэхээр Мгм. 4 сард их хэрэгний үр дүнгууд гараад ирчихээр айгүй юм юу болох байх. Манай монголчуудын юм нөгөө хувийн брэнд ялангуяа олон улсын зах зээл дээр яг ийм брендинг хиймээр байгаа хүмүүст бол маш том боломж нэгдэжээ гэж бол хараад байгаа. Тэгээ бид нар ч гэсэн өөрсдөн дээрээ хийгээд явхаар ялчгүй ингээд айгүй хурдтай болчихж байгаа байхгүй. Ингээд Мгм. за яг ийм биш юм байна. За Маш би их яг цаг хэмжээ штэ. Аха. тийм фокуслах хэрэгтэй юм байна гэд. Одоо бидний хувьд чинь нөгөө айгүй олон юм зэрэг хийгээд одоо нөгөө бие чадны стилд болцсон. Жохон нөгөө фокус алдаад идэг. Тэгэхээр Мгм. нөгөө би яг алийг хамгийн үр дүнтэй хийгээд байна гэдгийг бас мэдэхгүй ч юм уу те. За мэдчихсэн ч гэсэн за энийг ч гэсэн хийждэг амарх юм чи ингээ хийж мэддэг ч юм уу те. Ингээд нэг Мгм. үр ашиггүй зүйл бас айгүй цаг зарцуулаад идэх. Энэ хөв хөргийнхээ брендийг хөгжүүлж байхдаа ойлгож байгаа байхгүй. За миний яг фокуслах ёстой гурван зүйл минь одоо химэл оюун, инновац тий. За Мгм. экспорт хийх энэ дээр л анхаарах юм байна. За бусдуудын одоо бэли бусдууд нь хийх гээд ингээд орхих юм хэмжээний шийдвэрийг гаргахад тусалж байна гэдэг чинь бас ингээд илүү урдан хугацаанд одоо хийх гээд байгаа зүйлийнхаа үр дүнгуудыг гаргах боломжийг бас бүрдүүлж өгч байгаа юм байна. Өөрсдийнхөө жишээн дээр ч гэсэн ингээд шууд харчиж байна. Мгм. Аа. За бид нар 15 жилийн дараа эргээд ингээд харах юм бол Монгол Аа. улсыг ер нь гадны хүмүүс юугаар нь илүү тань гэж бодож байна. Түүхий дээр маань юм уу? Эсвэл өөрийн санаа, брэнд бүтээгдэхүүнээр маань юм уу? Аа. Тийм одоо 15 жилийн дараа гэхээр ингэж чинь за би нөгөө нэг 2008 онд ингэж юу Солонгос руу явж нэг хэсэг сууж ирсэн 4 сармаар. Явал нь юу яах гээд тэгээ магистр сурах гэжсэн. Тэгээд за балига буцаад ирчихсэн. Тэгээд яг ирж яхад тухайн үед би ингэж буцаж Монголд ирэхдээ манай Монголд амар гоё ирээдүй байгаа гэж бодож иржсэн аахгүй. Аа. Гэтэл одоо ингэж 8 оноос хойш гэдэг чи одоо бас нэг 10 хэдэн жил болсон байна 18 шүү. жил болсон байна тийм ээ. Тийм 18 тий 15-аас арай их жил болсон тий. Тэнгүүт чи ингээ харахаар миний яг бодож исэн шиг тийм их юу төсөөлсөн шиг тийм хурдтай хөгжил явагдаагүй. Ингээд нэг 11, 12, 13 оны хувьд ингээд нэг хэсэг ингээд эдийн засаг амар хөгжил тий 17, 20 мөрийн хувьд гарлуу яалаа ингээд тэр үед ингээд би амар зөв шийдвэр гаргаад ирсэн юм байна гэд ингээд хальт мэдрэмж төрж исэн. Тэр үед ингээд аяг болон бас гадаад дийсэн монголчууд бас буцаж ирж исэн. Тэгсэн. Тэгэл ингээд үргэлжлээд явсан чинь буцаад ингээд зогсон байдалд орсон байгаа нас мэдрэгдээд байна тий. Тэгээд дахиад одоо 15 жил яг энэ хурдаараа явах юм уу? Бид нарт одоо ямар нэг одоо 12, 13 оных шиг тийм уул уурхай гинтийн тийм орлого орж ирээд эдийн засаг одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татаад огцом өсөх юм уу гэд ингээд бодохоор одоо ингээд юугаараа өрсөлдөх юм бэ гэж та ингээд сайн асуухаар чи ингээд 15 жилийн дараа түүхийд бол өрсөлдөөн биш болцсон аль хэдийн тий. Аа. Түүхий дээр ингээд одоо Монголын наал урал супер юм а гэдэг юм байхгүй. Одоо бид нар ингээд адууны тосон бүтээгдэхүүн гээ ярихангууд одоо Японы бас нэг адууны тосон брэнд гэж ямар ч адууны тос ордгоор хиймэл одоо юуны аргаар гаргаад тавцсан. Тийм тосол адууны тос гэдэг брэндтэй ингээд ажиллаад идэг. Тэгэхээр түүхийн эдийн өрсөлдөөн бол байхгүй болчихж байна. Тэгэхээр бидний нөгөө оюун ухааны одоо энэ инновацийн дижитал бүтээгдэхүүн за соёлын дижитал бүтээгдэхүүн ч юм уу те энэ дээрээ л илүү одоо юу байгаа болов биднэрт боломж байгаа болов те одоо илүү бид нөгөө логистикийн хувьд ч гэсэн бас бит бүтээгдэхүүн дээр жоохон өрсөлдөөн муутай учраас энэ дээр илүү байх гэж найдаж байгаа. Тэгээд гадаад байгаа монголчууд маань ч гэсэн одоо ингээд 100% гадаадтай байхгүйгээр ингээд нөгөө дижитал номад байдлаар ингээд энэ тэндээ ажиллаад тэгээд их орондоос тодорхой хугацаанд
байгаад ингээд тодорхой хугацаанд эх орныхоо эдийн засагт бас эргэлтэнд оруулцдаг тийм боломжууд бас байгаа юм болов уу гэж бас илүү хардаг. Тэгэхээр бидний бол ирээдүйд түүхий уул уурхай биш, зүгээр энэ бидний оюуны чадамж маань л байх болов. Тэгээ бидний Монгол хүний оюун уртан ухаанд итгэж чинь зохицдог. тийм ээ илүү. Тийм уян хатан байдаг гэдэргээд бид нар чинь бас одоо бас би бас сая гадаад байхдаа анзаарлаа тийм дипломатч дөө хүмүүс байгаа байхгүй нэг тийм амир ингээл шууд ингээл нөгөө одоо хүмүүс шиг ингээл зөрчил үүсгээд байхгүй тий ингээд аль байгаа нөхцөл байдлаа анзаараад зогцчдаг тий тэгээд ингээ хүмүүстэй итайхан байждаг тийм төрлийн хүмүүс учраас тэгээ бас чадамжийн хувьд бас гайгүй юм шиг санагдсан. Тэгэхээр бид нарт бол нэг оюуны хараа тий одоо энэ байгаа ялгаатай ондоош ил одоо соёлоороо гэх юм уу та сая физикал эшиа гэд Монгол хүмүүс бол айгу гоё хүмүүс юм байна гэд ингээд дэлхийд харуулж штэ тий ингээд энэ төрлөх зан чанар одоо оюуны чадамж маань л бид нарыг бас одоо тэрийгээ л илүү сайн хордож чадвал 15 жилийн дараа тэрнээс л мөнгө олох байх та. За баярлалаа, маш сайхан хариулт. Энэ бас миний бодож явдаг бодолтой их төстэй зүйл ярьж байна, маш их баярлалаа. Сая хоёлоо ингээ хиймэл оюун ухааны талаар ярьсан тийм ээ. Тэгэхээр чиний бодлоор ер нь хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжиж байгаа энэ үед хүний ер нь ямар ур чадвар үргэлж үн цэнтэй хэвээр байна гэж бодож байна. Харин тий одоо нөгөө машинаар орлогдож чаддгүй ур чадварууд илүү эрүүдэд байна гэд тий татагддаг ажлуудыг одоо боддог тунгаадаг ажлуудыг бол хиймэл оюун асуудалгүй хийгээд байна. Тэгэхээр нөгөө хүн хоорондын харилцааг хөгжүүлдэг тий хүнийг ойлгодог одоо тэр чадамжууд хүний харилцааны чадамжууд дээр хиймэл оюун арай гүцэхгүй юм болов уу гэд тий тэгээ хүн хоорондын чадамж сайтай хүмүүс л хиймэл оюуныг орлох бах та хиймэл оюунд байсан ч гэсэн илүү сайн байх бах та гэж боддог. Тийм тэгээ одоо орчин үеийн хүүхдүүд ихтэй харамсалтай энэ чадамж нь бидний үеийнхэн бидний дээд үеийнхнээс жоохон муудаад байгаа юм шиг санагдаад хэтэрхийхнүүд илгэцтэй хамааралтай нэг талаас мэдээлэл авдаг харилцдаггүй тийм болчоод тэгээд нөгөө роботносооч одоо чадамжийнхаа хувьд бид нар одоо энэ хиймэл оюунаас муу болчихж штэ тэгсний яг робот шиг хүмүүс байгаад идэг би бас жоохон энэ дэр жоохон санаа зовоод ит. Та баярлалаа. Сая Германд суралцж байхдаа гэр бүл хүүхдээ Монголд ингээд орхиод ирсэн гэд хальт ярьсан тийм ээ. Тэгэхээр тэр хугацаанд ер нь чамд хамгийн их ингээд хүч өгж мэдээч хэрэг хүүхдүүдээс сан гэр бүл нь хол тэг амраг байх үед нь одоо хүч өгж урам зориг өгж урагшуулж исэн зүйл нь юу байсан бол залуу ер нь ээжүүдийн хувьд гэр бүлээсээ хол за ямар ч байсан гадагшаа гараад нэгэн ч гэсэн сураад ингээд буцаад ирья гэдэг явж байгаа хүмүүс бас байж байгаа тийм. Тэгэхээр энэ ийм гэр бүлээсээ хол явж хахад ямар зүйл илүү их чамд ингээд ойлгомжтой болж эхэлсэн бэ? Жохон зай аваад гэр бүлээсээ хүүхдээсээ ингээд хол байхаар. Ямар зүйл урам зориг өгж бас. Юу яажсэн. Эхлээл бол одоо ингээд үгүйсээ гэрт ингээд ажилдаа хүүхдүүд ингээд завгүй ингээл яагаад тахаар ингээд нэг хэсэг ингээд ганцаараа байгаа л яг тэнд дөнгөж нэг 20-д үеих шиг ингээд байхаар эхлээд бол гоё эсэх нийгмийг 2 сар маар гэж. За энэ чи бас ингээд хүний амьдралдаас юм чөлөө ах үе юм байна гэж бодогдол тий. Тэгээ явандаа угаасаа нөгөө гэр бүл мүлээ санаал хүүхдүүд байхаар тэгэхээр нөгөө хамгийн их санагдчихсэн зүйл ингээд бид нар чинь нөгөө хүн хоорондын харилцаа ингээд нөгөө хүрэлцэхгүй юм мэдрэмжтэй ингээд тэрвэрх хэрэгцээ аяг өндөртэй юм билээ шүү дээ. Тэрийг би мдэггүйсэн мэдчих авсан. Одоо ингээд гэртээ ах чи ингээд хүүхд ингээд хитрхи ойртол ингээд байг ингээд ноолол бодлохаар цаашаа маашаа гэлээдэг байсан чи тэр чи аяг ачаар цаашаа ээж энэ гэдэг. Аж аргал байсан юм байна гэдгийг аягүй сайн ойлгосон. За тэгээд урам зориг авдаг байсан. Одоо өөрийгөө сэргээдэг байсан зүйл нь гэхээр би ер нь жоохон аялах дуртай. Тэгээ Европчин болохоор нөгөө хоорондоо чөлөөтэй аялдаг болохоор тэр маань ингээд айгуу сайн урам зориг өгдөг байсан. Тэгээд тэнд байгаа монголчуудтайгаа уулзах тий янз бүрийн хүмүүстэй уулзахаас айгуу гоё идэв гэсэн. Тэгээд тэд нартай уулзахаар ингээд өөр амьдралын түүх, соёл, ялгаатай одоо туршлагуудыг сонсох ингээд тэгэхээр сонирхолтой бас гоё идэв гэсэн. За баярлалаа. Чинь тий хоёлоо ер нь яриагаа дуусгах тийш нэ хандуулъя. Чиний зүгээс бас хэлэх юмсан ярьцлага хийж байгаа дээр нийгэмд бас нэг дуулах юмсан гэсэн тийм сэдв байдаг бол тэр чиглэлээр нэрэд эсвэл ажлын холбогдлолтой байж болно. Эсвэл танаа сургалт семинарт одоо оролцъё гэсэн хүмүүсээ тэр хүмүүстэй хандаж юу хэлэх вэ? Хаанаас танаа байгууллагыг олж очих вэ? Хинтээ харьцах вэ? За юу яадаг? Одоо
энэ сургалт ч бай, юу ч бай, ер нь одоо мэдлэг гэдэг одоо бид нар мэдлэг туршлага хуримтлуулад нь штэ хүмүүс бүгдээрээ. Аа. Энэ мэдлэг туршлагыг бий бол нөгөө хуваалцах тусмаа илүү үн цэнтэй болдог гэдэгт итгэдэг. Тэгээ тиймдээ ч одоо сургалтын бизнес хийж гин одоо хувийн брэндээс хөгжүүлээд явж гин гэдэг чинь энэ мэдээллүүдээ л илүү олон хүнд хүргэж хийсэн гэж боддог. Тэгээ бусад хүмүүсийг ч гэсэн ерөнхийдөө мэдсэн одоо мэдсэн зүйлээ туршлагаасаас ингэж хуваалцаж байгаа чи ялангуяа одоо энэ гадаад байгаа монголчууд тий одоо манай таад мань болохоор нөгөө Германы нэг өдөр гэдэг одоо группээр ингээд танилцчихсан шүү дээ хэдүүлээ тий. Тэгээ тэр Тэгсэн. групп чинь бол ингээд тэнд байгаа Германд байгаа хүмүүсийн амьдралыг хуваалцдаг ингээд туршлагыг хуваалцдаг болохоор надад ингээд очихоос өмнө айгүй хэрэгтэй байсан. Тэгээд за нэрээ ийм юм болд юм байна. Оцсон хойно ч гэсэн тийм байгаа болж байгаа бүх зүйлийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр аюу хэрэгтэй. Тэгэхээр энэ мэдлэг гэдэг чинь өөрөө хүч, мэдээлэл гэдэг чинь хүч яагаад байна. Тэгэхээр та хэд маань ингээд тодорхой хэмжээний мэдлэг мэдээллийг авсан бол за энийг бүгдээрээ мэдчихэдээ энийг ч одоо яах вэ гэж ингэж ерөөсөө бити өөртөө хадгалаач тий боломжоор хуваалцаач гэж би бас хүсмээр байна. Тэгээд саяхан бас нэг жишээ хуваалцах юм бол би нөгөө захин эдийн засгийн засаг дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн дэмжих төсөлгээд тий тэр маань болохоор ингээд юуны Монголоос нийт 48 46 компани эмэгтэй бизнес эрхлэгч орж байгаа хгүй тэгэнгүүтээ 30 мянган долларын тэтгэлэгтэй нэг жилийн ийм техникэл тусламжтай нэг зарим хэсэг нь болохоор 5 мянган долларын тусламжтай ийм тэтгэлэгтэй ийм төсөл ийсэн айгүй гоё төсөл болно. Тэгсэн чинь ингээд энийг хүмүүс мэдхгүйгээсээ болоод орж чадаагүй хүмүүс маш их байсан. Тэгээ би энэний мэдээллийг зүгээр Facebook дээр хуваалцчихсан аахгүй. Тэгсэн чинь тэрийг хуваалцсныг нэг гэдэг одоо манай нэг их чинь таньдаг хүний жилүү хараад тэр төсөлд одоо оролцоод одоо тэтгэлэг авсан 30 мянган долларын тэтгэлэг авсан явж ингээд тэгээд надад баярлаа гэж хэлжсэн аахгүй. Тэгэхээр ний чи одоо би надаас тэрийг ингээд хуваалцахад ерөөсөө тийм амар их цаг зарцуулаагүй тий. Тэгэхээр тэр хүн ороод ингээд бодит үр шимийг хүртсэн. Энэ нь ингээд айгу гоё санагдчихсэн. Тэгэхээр энэ шиг ингээд одоо байгаа газруудынхаа мэдлэг мэдээллийг хуваалцаач. Тэгэх юм бол бас одоо энд байгаа хүмүүсэнд суралцсан, тийшээ очих гэж байгаа хүмүүсэнд суралцсан тий. Бидний нөгөө экспорт хийх гээд байгаа одоо зорилтонд бас нөгөө тухайн зах зээлээ ойлгохгүй бас нэмэртэй байна гэж хардаг. Тэгэхээр бас мэдлэг мэдээллээс одоо тань шиг бас ингээд подкаст хийгээд ингээ өөрсдийнхөө чадамжаар хуваалцаасаа гэж хүсэж байна. За хоёрдугаар болохоор хэмэл хойны сургалт байна уу? Одоо манай экспортын кластерын сүлжээтэй холбогдохоор бол миний нөгөө эгчин жамбал гээд юу байгаа Facebook одоо пэйж байгаа тэрэн рүү над руу бичих юм бол би дуртаяа хариулаад мэдээлэлүүд өгөөдөж болно. За тэгээд ийм сайхан подкастнда урьж оруулсан те цагаа гаргачаа зэмдэгчтэй бас баярлаа. Ингээ сонсох гоё идэг шүү, гоё хоолоо хийн гоё мэдээллийн сонсох дуртай шүү. Үргэлжлүүлээд хийгээд байгаарэ. Баярлаа гэж хэлмээр. За маш их баярлалаа эгчэндээ. Ярьслага гарсан дараа эгчингийн Facebook хаягийг нь тэгвэл доор нь бид нар байрлуулчих болох нь тийм ээ. Олон болно. Харцгаар байлаа. Тэгээд бас нэг асуулт гараад ирлээ. Асууя гэж бодлоо. Өөрөө хэд хүүхэдтэй эгч? 3 хүүхэдтэй. За 3 хүүхэдтэй бас өнөр өтгөө айлаа штэ. Тэр сүүлийн үед бас энэ сургуулийн насны хүүхдүүд бие биенийгээ одоо хүчрхийлсэн бичлэг бүр хийчихсэн одоо ингээд нэлээ их цацагдаад нэлээ их яриа болж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас их эмзэглэж байна. Тэгээ зарим хүмүүс болохоор энэ хүүхдийн хүмүүжил гэр бүлээс эхэлтгээ гэдэг ингээд зарим нь шүүж ярьж байна тийм ээ. Зарим хүмүүс одоо орон зай сургууль сошиал медиатэй маш холбоотой TikTok дээр дэмжлэг хийж өөрийгөө одоо эр зөрөгтэй гэдгээ харуулах гэж ч юм уу гээд энэ тайлбарлаж ярьж байгаа шүү байна. Тэг миний асууж байгаа зүйл юу гэхээр ер нь хүүхдийн зан төлөвийг үнэхээр хамгийн тодорхойлж байгаа одоо зүйл нь чиний бодлоор гэр бүл юм уу эсвэл нийгэм юм уу эсвэл энэ дижитал орчин болчиход байна уу? Юу гэж харж байна? За харин тийм энэ одоо би нэг одоо дэрлэгтэй энэ үеийн дэрлэгэл бүр арай ихтрээд байгаа мэн гэдэг би асуусан сошиал медиаар хараалаас эмзэглээл байж байна. Одоо тэгээд нөлөөллийнхэн зэрэгээр авч үзэх юм бол мэдээж хамгийн эхлээд гэр бүлийн орчин байгаа ах тий эцэгхийн хүмүүжил хүүхдүүдэд тавьж байгаа анхаарал тий тэр мэн сулраад ирэхээр нөгөө хүүхдэд маань дуртай одоо дижитал сувгуудаа үздэг ч юм уу тий тэгээд тэндээсээ юм буруу сэтэл аваад за тэгээд мэдээж бас тэгээд нийгэм орчинд нь одоо тухайн орчинд нэг тийм буруу нөлөөлөгч хүүхэд байх юм бол тэдрээсээ бас нөлөө аваад буруу зүйл хийж байгаа ингээд бүрэн ухамсарлахгүйгаараас хийгээд байгаа
болов гэж харж байна. Тэгээд бүгдээрээ нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн суур нөхцөл нь бол одоо гэр бүлийн харилцаа эцэг ойр дотныхны бас одоо нөлөөлөл баха одоо цаг завгүйгээс болоод хэтэрхий хүүхдүүдэд орхисноосос болж иж магадгүй л гэж бодоод байна. Аа. Ингээд цаашлах юм бол яагаад цаг завгүй байж гэн тийм ээ, Монголын нийгэм ямар байна? Манай улс төрөөс бас энэ зүг рүү яаж гэр бүлийн боловсрал, гэр бүлийн хүмүүжил энэ дээр яаж анхаарч байна? Бас энэ чинь төр зэсэгтэй холбоотой нийгмийн асуудал болоод явчихж байна тийм ээ. Тэгэхээр тийм. Та нэрээ түрүү нөгөө Германд ингээ байхад юу анзаарэгдэжсэн бэ гэд энэ надад нөгөө Германд ингээд нөгөө ажлын цаг нь айгүй тийм тодорхой. Тэгээд эрт ажилласаа тараад тэг гэр бүлтэй чанартай цаг гаргадаг нь ашиг таалагдчихсан байхгүй. Тэгээ энд ирэхээр бид нэр яадаг вэ гэхээр айгүй их ажилд болчдөг. Тэгээд зам мам маань амар төвчрэлтэй. Тэгэхээр ингээд нөгөө гэрээсээ хол ажиллах юм бол ингээд орой 8-9-өөс нааш гэрийн бараа харахгүй өглөө гараал орой ирж байхгүй яг ажил хийдэг хүмүүс маань ингэж амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө гэр бүлийн чанартай цаг гэж ерөөсөө байхгүй байгаад байдаг. Тэгэхээр энээсээ бас үүдээд бас ингээд саяны нөхцөл байдлууд үүссэн баг. Тэгээ одоо энийг одоо төр засаг маань одоо зам тээврээ шийдэн бид нараас одоо төр засгийг одоо хүлээгээд хүүхдүүдээс хаяадаж болохгүй ч бас арай тийм нөгөө өөр амьдралын хэм маяг руу өөртөө шилжүүлж байхгүй. Би жишээ нь албал бас л яг энэ шалтгааны улмаас тийм ингээд 9-6-гийн ажил хийхээр өглөө гараал орой ирэл орой ядарч ирээд юм хүүхдүүдтэй ярихтэй хоол идэл шууд баг унтах тийшээ хандаад идэв гэсэн учраас аль болох ингээд өөрөө бие даасан ажил хөдөлмөр эрхлээд одоо ядаж ажил ихтэйсэн ч гэсэн гэртээ ойрын цагаар ажилдаг ч юм уу тийм нөхцөл байдлыг бүрдүүлэх гэдэг бас энэ хувиа одоо энтерпренер болох замналыг сонгож байна. Тэгээд Монголд бол маш олон ээжүүд бас энэ замналыг сонгож байгаа. Тэгээд төр засгийг хүлээгээд одоо бидний амьдралыг сайжруулна гэвэл угаасаа бүтэхгүй учраас тэгээд бүгдээ бас дижитал ур чадвараа сайжруулад аль болох юм дижитал намаа цахим нүүдэлчин болох одоо алхмуудаа хийгээд эхлээрээ тэгжээж идүүлээс тодорхой хэмжээний цагийг хүүхдүүдэд зарцуулах боломжтой болох байхаа л гэж харж байна. За маш их баярлалаа. Тэгээд энэ хэлсэн бүх зүйлүүд нь амжилт хүсье. Дор бүрнээ хин нэгнээс бас хараат биш. Чадах юмаа хийгээ явж байхгүй л өөрөө чи хэлдгээр бидний нас цаг бүх зүйл хязгаартай тийм ээ. За тэгээд ингээ Монголын бүтээгдэхүүний дэлхийд таниулах эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд маш их хувь нэмэр оруулахаар одоо хүч өгөөд нодлонгоос хойш ажиллаж байгаа тийм ээ. Монголд нодлон бүтсэн билүү? Нэг чи? Тийм 20 илээ одоо чи 24 оны сүүлээр бүтсэн чинь одоо 26 он гарчгаар одоо 2 жил болох гэж байна. Чиний жил ямар ч байсан ханц шамлаад ингээд орцсон байсан ажилд. Ажилд одоо Монголынхаа хөгжилд гэж хэлээ тийм ээ. Тэгээд энэ бүх ажилд нь маш их амжилт хүсье. Ярьцлага хүсэнд маш их баярлалаа хичээ. За маш их баярлалаа. Сонсон сонсогч. За баярлалаа. Сонсогч та бүхэндээ бас маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Баяртай сонсогчдоо. За баяртай.